Улсын баяжмалын экспорт эхлэхээр төлөвлөж байсан боловч дахин хойшлсон. Тус компани зүгээс Монгол Улсын засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа гэж гадаад дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр цацсан байна. Харин оюутлогоо компани бүтээгдэхүүн экспортлох хугацаа хойшлоход засгийн газар ямар ч хамаагүй оюутлогоо компани зүгээс шалтгаалсан гэж Уул Уурхай яам өнөөдөр мэдээллээ. Оюутлогоо компани бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд үзүүлж батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшлсон. Борлуулалтын гэрээний үнийн дүн ойролцоогоор 8 тэрбум ам.доллар. Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хилцэлд хамрагдах учраас компани тухай хуульд зааснаар компанийн төлөөлөн удирдах зөвлөлүүд нь батлах ёстой. Гэтэл борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж байгаа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд үзүүлэхгүй байгаа. Мөн оюутлогоо компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо Монголын банкар дамжуулахгүйгээр татваргүй бүс дэх данс руу шилжүүлнэ гэж байгаагаас ажилд хийх тов ийхүү 2 дахь удаага хойшлсон байна. Ийхүү хойшлох нь Монголын талд ямар нэг алдагдал авчрах эсхийг Уул Уурхайн сайдаас тодруулахад ашиг буурна гэж ойлголт байхгүй тий байхгүй. Бизнесийн энгийн логик энгийн хүмүүс ойлгоно. Зүгээр хугацааны хувьд жаахан хойшлсон гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энэ асуудлыг бол Монгол Улсын компани тухай хуулиар компаниг гүйцэтгэх захирал бүрэн өөрөө шийдэх боломжтой гэж. Гадна талд амжилаач гэсэн гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүд гадаад данстай байж болдог. Гэхдээ тэр данс нь бол элдв байх ёстой гэсэн энэ зүйлийг бол Монголын засгийн газраас тавьсан байна. Монгол Улсын засгийн газар газрын төсний импортоос хараат болох бодлого барьж үнийхээ хүрээнд уламжилт болон уламжилт бус аргаар түш үйлдвэрлэх мөн нүүрснээс шингэн түш гарах ажлуудыг эхлүүлсэн. Тийм учраас энэ салбарт 20 гаруй жил мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт журмыг шинчлэх үүднээс газрын төсний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хуралд өргөн барьсан байна. Ингэснээр энэ салбарт харилцаанд оролцогч талуудын эрх үүрэг хариуцлага тусгай зөвшөөрөлтөй холбоотой асуудлуудыг тодорхой болгох юм байна.